За энэ 1999 оны хууль гэхээр одоо үнэхээр шинжилсэн найруулгыг бол бид нар заавал одоо батлах ёстой гэж бодож байна. За өмнөх 4 парламентод энэ хууль яригдсан. Тэгээ ерөөсө батлагддгүй. За тэгэл ингээл хараал ажлын хэсэг юм хараадах нь эрэгтэй гишүүд их гацаадаг юм. Яагаад гэдгийг тэтгэмж төлөхөөс зайс хийдэг юм уу? Одоо нэг аманда эмэгтэйчүүдийг хохироогоод байна гэж боддог л ах. Гэхдээ энэ хүүхдүүдээ л хохироож байгаа шүү дээ. Айл одоо 10 жилийн өмнө баталсан байсан бол өнөөдөр маш олон хүн одоо хохирохгүй л байх юм боломж байсан. Тэгэхээр энэ улсын их хурл өөрөө хариуцлагатай одоо байх шаардлагатай л гэж хэлмээр байна. За энэ статистикаас нэг зүйл асууя. Сая энэ статистикийн дүн дээр энэ өргөдлөөсөн аав ээжүүдийн тоо эрс буурчихсан ийм тоо байна л да. Тэгэхээр энэ уг нь бол их сайхан мэдээ байна. Гэхдээ гэр бүл салалт жилд одоо өсөн нэмэгдээд байгаа үед яаж энэ өргөдлөөсөн аав ээжүүдийн тоо ингэж их хүчтэй буураад байгаа юм бол энэ одоо ямар бодлого явуулсан яаж энэ тоо гарсан болоо гэдгийг асууя. Жишээлхэд 19 онд 86822 өргөдлөөсөн гэр бүл байхад одоо 66000 болцсон байж байгаа. Тэгэхээр яг хоо тоог нь харах сайхан байна. Энэ алдаа юу эсвэл одоо энэ ямар бодлогын үр дүн бэ гэдгийг асууя. 3 дахь асуулт бол энэ албан ёсны одоо гэрэлтийн баталгаагүй хэрнээ энэ одоо залуучууд бас хүүхдтэй болдог. Тэгэхээр энэ үед одоо ямар харилцаа одоо зохицуулахаар орсон байгаа вэ? Одоо баталгаагүй болохоор энэ тэтгэмж энтер төлөхгүй юу, төлөх ёстой юу? Энийг асууя. За би 2016-аас 20 онд манай Арслан эмэгтэйчүүдтэй холбоо улс орон даяар бид нэг хилцүүлэг хийсэн байгаа. Ер нь энэ гэр бүлийн хууль дээр ямар санаа оноо байна гэд. За манай эмэгтэйчүүд энэ дээр мэдээж олон санал хэлсэн. Ганц санал бол бараг бүх газар бол давтагдчихсан. Энэ ямар санал вэ гэхлээр гэр бүл салсны дараа за ялангуяа ээжүүд энэ шүүхэн шийдвэр гартал маш одоо олон жил явдаг. За шүүхэн шийдвэр гарцсны дараа тэтгэмжээ авах гэж бас шүүхэн шийдвэрдээ их олон жил болдог. Ингэсээр итэл одоо хүүхэд нь том болчтой. Тэгэхээр энэ яг гэр бүл салсны маргаашнаас л энэ хүүхэд чинь хоол идэн, хувцс өмснө, зардал гарна. Тэгэхээр энэ ингээд шууд эрсдэл үүсэж байгаа учраас энэ эрсдлийг одоо бид нар яаж зохицуулахаар байна вэ? За би ойлгочлаа. Айл болохоор одоо шүүхэн шийдвэр дээр тэр хурдан гаргуулах, барих, түргэвчлэх гэж заалтууд орсон байна л. Гэхдээ энэ нэг эрсдэл үүссэн байгаа бодит эрсдлийг яаж бууруулах юм бэ? Тэгэхээр одоо ээжүүдээс гаргаж ирсэн санал юу байсан бэ гэхээр эрсдлийн сан гэдэг нэг улс байгуулчих болдгоо юм уу? Одоо тэгээ ямар ч одоо ийм одоо дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу ийм ээжүүдэд бас энэ эрсдлийн сангаасаа тэр одоо иргэн төлөгдөх нөхцөлтөөгөр одоо энэ сан манг одоо байгуулаач гэдэг ийм одоо санал бол ерөөсө бүх газруудаас бол гарч ирсэн байгаа. Тэгээд энэ дээр одоо яг ямар хууль эрх зүйн зохицуулалт орсон бэ гэдгийг одоо асуумаар байна. Ер нь яг бусад оронд бол ийм эрсдлийн сан байдаг юм байлээ. Тэгээ эндээс нь одоо яа харахгүй шаардлагатай хүмүүст бол ингээ иргэн төлөгдөх нөхцлөөр олгодог. Тэгэхээр үндсэн хуулийн 16-гийн 11-д бол хүүхэд төрийн хамгаалтанд байна гэж заасан байна. Тэгэхээр энэ эрсдлийг бид нар бас хариуцаж анхаарахгүй энэ хүүхдүүд чинь гараад одоо хулгай хийж байна, зарим нь гэмт хэргийн золиос болж байна. Тэгэхээр энэ одоо эрсдлийг ер нь яаж харж байгаа вэ гэдгийг одоо асуумаар байна. За ажлын хэсэг хариулъя. За одонтой гишүүний асуултанд толгойд хэсэгт нь хариулъя. Одоо гэр бүл хөдөлмөрийн яамны бас төлөөлөл маань тэр өргөдлөлсөн аав ээжүүдийн тоо буурч байгаа талбартай хариултыг өгөх хаа. За албан ёсны бүртгүүлгүй хүүхэд итгэлэг авахтай холбоотой асуудал байна. За хүүхэд бол одоо төрсэн цагаасаа эхлээд энэ тэжээнд итгүүлэх ёстой гэдэг энэ хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд бол гэр бүлийн хуулийн шинжилсэн найруулга маань бол одоо боловсруулагдаж орж ирж байгаа учраас энэ тэтгэлэг авах энэ эрхийг бол баталгаажуулж өгч байгаа. Гэхдээ одоо юу гэдгийг албан ёсны бүртгэлгүй боловч одоо ингээд хүүхэд төрсөн тохиолдолд тэр хүүхэд маань хинээр овоглох уу, хиний нэрийг авах уу гэдгээсээ хамаарат энэ асуудал бол шийдэгдэж байгаа. Гэхдээ одоо юу гэдгийг хэрвээ эцэг нь одоо хүүхдээ өөрөөрөө овоглохыг хүсэхгүй тохиолдолд одоо их бол эцэг тогтоолгох
хүсэлтийг шүүхэд гаргаад энэ тусгай журмыг одоо онцгой ажиллагааны журмаар энэ шийдвэрлүүлсэн тохиолдолд эцгээр нь одоо тогтоологдсон тохиолдолд тэр эцгээс үл тэжээнд итгүүлэх одоо хүсэлтийг гаргаж энэ тэтгэлэг тогтоолох энэ боломж нь бол бүрдэж байгаа. За танид бүрдсэн тэр эрсдлийн сантай холбоотой асуудал дээр бол одоо ялангуяа өргөдөл голсон юм одоо эмэгтэйчүүд маань одоо гэр бүл шаардлагатай зардал гэдэг юм уу энэ зүйлүүд дээр төрөөс ямар дэмжлэг урамшуул олох уу гэдэг энэ асуудал дээр гэр бүлийн одоо гэр бүл хөтөлмөр нийгэм хамгааллын яамнаас боловсруулж байгаа гэр бүлийг дэмжих одоо энэ хуулийн төсөл дээр бол тодорхой зохицуултууд орж ирэх болов уу гэж ингэж тооцож байна. Үзэл баримтлалыг нь хууль зүйн дотоод тэргийн яамнаас бол дэмжиж баталчихсан. Ингээд боловсруулагдаад ингээд явж байгаа. За энэ гэр бүлийн хууль дээр бол яг хөө энэ хүүхдийн гэр бүл туслаад тэтгэлэг тогтоогоод тэтгэлэг төлөх ёстой тэр хариуцлага үр хүлээж байгаа тэр аав бол гэдэг юм уу ээж нь ч гэдэг юм уу энэ хүмүүс маань бол хэрвээ төлбөрийн чадваргүй байх юм бол одоо засгийн газрын тусгай сангийн одоо байгаа хуулийн зохицуултанд байгаа хүүхдийн төлөө сан гэж байдаг засгийн газрын тусгай сан. Тэгээд энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх энэ багц хуулийн хүрээнд бол энэ хүүхдийн төлөө сангаас бол амжиргааны доод төвшнгөөр нь төлбөрийн чадваргүй энэ хүүхдийн тэтгэлэг төлөх үр хүлээсэн хүмүүсийн одоо тэтгэлгийг бол төрүүлээд олгожээ. Эргээд нөгөө хүнээс нь нөхөн төлөвлөе гэдэг энэ зарчмаар бол энэ иргэний болон захиргааны иргэн шийдвэр гүйцэтгэлийн хуулийн төсөлд бол энэ зохицуулт бол орж ирсэн явж байгаа. Тэгэхээр энэ маань бол одоо их хурал дээр хилцэх хэсгийн дэмжигдээ цаашаа хилцүүлийн шатанд батлагчвал энэ одоо хүүхдийн төлөө сангийн зориултыг нь одоо бас энэ чиглэл рүү оруулахаар өөрчлөлт бол хуулийн төсөл тусгахтаад ингээ орж ирсэн байгаа. За ажлын хэсгийн маань зөвхөн гишүүдэд хариулж байгаа биш. Олон нийт бас их мэдээлэл авч байгаа шүү дээ. Энэ өнцгөөс нь бас хариулаарай. Түнс шиг гишүүд маань бол юм уушаагүй амьдрал мэдэхгүй дээ биш шүү дээ. Ямар вариантууд, ямар одоо кейсүүд байна гэдгийг л асууад байгаа шүү дээ. За тодруулах босно. За нэмэлт хариулт. 4 номер. За гишүүний асуултанд хариулъя. Цогтбаатар гэр бүл хөдөлмөрийн байгууллага. Өртөлгөөсөн эцэгтэй өрхийн тоо одоо 20 онд 86,000, 21 онд 84,000, 2022 онд 81,000, за 2023 онд 66,813 болсон. За энийг бид бүхэн бас тухайн үед үндэсний статистикийн хороотой бас тодруулсан. За энд бол өмнө нь бол асуулгынхаа аргачлалыг бас тухайн үед өөрчлөөд 2023 оноос эхлээд яг эргээстрийн дугаараар нь одоо нэг үрчлэн ингэж тулгаж одоо мэдээллүүдэд цуглуулсан аргачлал өөрчлөгдсөнтэй холбоотой. За 23 оноос хойших мэдээлэл бол яг энэ бодит мэдээллүүдээр ингэж гарч явна гэсэн мэдээллийг өгсөн байгаа. За аргачлалыг бол үндэсний статистикийн хороо өөрсдөө одоо баталдаг юм байгаамаа. За дээр нь би бас зарим тайлбар хэлье. Гэр бүл хөдөлмөрийн хамгааллын яамнаас гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг ингээд өргөн барьж байгаа. Тэгээ орон сууцны дэмжлэг үзүүлэх татвар